эмч байхад те хавдрын эмч байхад хүний сэтгэл одоо юу гэдгийг өвчтнөө бодох, хүнийг бодох сэтгэлээр нь хэр нөлөөтэй байд юм болоо. Тэгээ саяын жишээг та дэлгэрүүлж ярьж өгч болох уу? За хавдрын эмч гэдэг бол сэтгэл зүйн бэлтгэл амар өндөр байх хэвээр. Сэтгэл зүйн хаттай байх хэвээр. Маш нямбаа байх хэвээр. Хүндээ сэтгэл гаргах хэвээр гэдэг байхгүй. Сэтгэлгүй бол тэр хавдрын эмч байгаа тэрэг байхгүй. Яагаад тэгэхээр хүн хамгийн сүүлийн хамгийн хэцүү юмыг хавдар гэдэг юмыг сонсдог. Тэрнтэй тулж ажиллаж тэр дэмийг тэр одоо шандал тэр уйтгаргыг алга болохгүй бол сэтгэлээр нь дэм өгөө дээрэс нь илүү ажиллахгүй бол яаж одоо хавдрын эмч байх юм бэ те? Тэгэхээр ерөөсө хавдрын эмчд бол маш их сэтгэл байх ёстой л доо. Тэгээ ер нь бол нөгөө хавдрын эмч нар ингээ хүнээ харахаараа маш их тийм гони мэдрэмж төрдөг байхгүй. За мэдээж эрт үеийн хавдар хэлрүүл бид нар барьж авсан саяны миний кейс байна л. Барьж авсан тохиолдолд маш их баяртай байдаг те. Тэрнээс хамгийн их аз жаргалыг авдаг. Өнөөдөр цалин биш шүү дээ те. Тэр хүний амийг аварж чадаа айгуу гоё яагаад. Сайн байцгаана уу сонсогчдоо, сайн байцгаана уу үзэгчтэй. Хөтлөгч Ама хөтөж подкастын ээлжид дугаар эхэлж байна. За 26 оны шинэ дугаар эхэлж байна. Өнөөдрийн зочин Happy Veritas эмнэлгийн хавдар судлаач эмч Ариун Заяаг зочноор урьж ярилцаж байна. Сайн байна уу та? Энэ өдрийн мэнд хүргэе. Сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Яг ингээд таныг танилцуулахад сонсогчдын хувьд ямар сэдвээр ярилцах нь вэ? Өнөөдрийн энэ подкастаас ярилцлагаас бид юуг олж мэдэх боломжтой вэ гэдэг нь ойлгомжтой болоод ирж байгаа болов. Таны нэг мэдээллийг, таны нэг бичвэрийг уншаад ярилцах хэрэгтэй юм байна гэж зочноор ирсэн. Энэ юу вэ гэхээр хорт хавдар бол генийн гаралтай, генийн өөрчлөлтөөс үүдсэн өвчөөн гэд баггуу тайлбар оруулсан байсан. Одоо хавдар гэхээр мэдгүй монгол хүн бараг байхгүй болчих. Хүн болгон айдтай түгшүүртэй. Гэхдээ энэ нь нөгөө даралт настай хүний өвчин биш гэдг нь нотлогдсон шиг те. Хавдар хэдэн наснд ч хүйс хамаарахгүй бас тохиолдох боломжтой юм байна гэдгийг мэдж байна. Хавдрын тухай ярихад хүн болгон зарс хийж байна, айж байна, эргэн тойрондоо ямар нэгэн жишээ хэлж чадаж байна. Тэгэхээр энэ талаар та нэг зөвлөж илүү нэг юм одоо юу гэдгийг тодорхой тайлбарыг хэлж өгөөч. Яагаад хавдар ер нь генийн гаралтай, генийн мутацид орсон өвчин юм бэ? Мутац гэдэг нь яг хүний биедтэй ямар үйл явц болоод байна вэ? За энэ талаар бол маш олон хүмүүс сонирхдог байх гэж бодож байна. За энгийн хэллэгээр хэлвэл ерөөсөө хавдрын мутац гэдэг маань цэцэгт байцаа шиг явж идэг. За тухайн хавдрын анхдагч эс маань эсийн бөөмөстэй энхийгээс гараад за цэцэгт байцаа шиг суцаад хэжээгээд ургаж явсаар агаад алсан эрхт хүртлөөгөө очдөг. Тийм процессыг ерөөсөө л хавдар гэж нэрлэдэг. Судсаар дамжин гэхэр чи хүний эдэрхтэнд цус очихгүй газар байхгүй. Тэгэхээр бүх газарт очиж одоо тийм ээ мутацид ороод өвчлөгдөх юм бол хавдар үүсэх боломж тийм нөхцөл бүрдэнэ гэсэн үг юм уу? Тийм. Ерөнхийдөө хавдрын төгсгөл үе хүртлээр хавдар бол ерөөсөө л ганц бие даасан өвчин биш. Генийн зохиц өвчнийг хэлээд байдаг байхгүй. Ягаад генийн зохиц өвчин гэдэг юм бэ гэхээр тухайн одоо гарч байгаа эсээс ялгарч байгаа эсээс тэр мутац маань үржиж бүр олон тоогоор ингээ ургаад ерөөсөө салгам очиг яваад идэг. Тэр маань ойролцоох ерөөсөө судсан дээр тэжээл өгөөд за цаашлаа тунгалгийн замаараа алсан эргэтэн буюу одоо элэг, уушиг за тэгээд ясанд одоо өсрхийлж ингэж ургаж явдаг. Ингээ зохиц өвчнийг хэлээд байгаа байхгүй. Генийн өөрчлөлт, генийн мутац гэсэн надад хамгийн түрүүнд одоо энгийн сэтгүүлчний хувьд юу санаанд орсон гэхээр сүүлийн үед чинь хүмүүсийн яс чанар муудаад байгаа. Хүний жоохон бие мутаа болоод байгаа ч гэдэг юм уу тий. Хуучны хүмүүс хичнээн сайн бие сайтай байлаа гэдэг шиг ойлгогдоод байсан. Одоо үнэхээр агаарын бохирдол, эргэн тойрон нөхцөл идэж ууж байгаа юмнаас болоод хүний яс чанар муудаж байгаатай холбоотой энэ ген өөрчлөгдөөд дээрээс нь хавдрын өвчлөл ихсээд байгаа гэж ойлгож болох уу? Ерөнхийдөө байх боломжтой байна. Ягаад тэгэхээр манай Монголын орчин нөхцөл ямар байгаа юм лээ тий. За идэж ууж байгаа импортын орж ирж байгаа энэ хортой бүтээгдэхүүнүүд байна. За дээрээс нь агаарын хий байна. За жишээлбэл одоо хүмүүсийн өөрсдийнх нь бас нөгөө нэг амьдралын буруу хэм маягууд бас ороо авчдаг. За ингээд ерөнхийдөө нөгөө нэг хортуулж байгаа хүчин зүйлүүд нь их байгаад байна шүү дээ. Бусад оронтой харьцуул. Тэгэхээр энэ маань бол генийн мутацийг өөрчилж өгөхөөс аргагүй болгочиход байгаа байхгүй. Одоо 1950-ад оноос эхлээд 2025-6 он хүртэл Монгол хүний дундаж наслалтыг
графикаар үзүүлсэн байсныг харж исэн. За хэдийгээр яс сайтай, чанар сайтай хүмүүс байна гэдээсэн чинь 50-60-аад оны үед Монгол хүний дундаж насталд эрэгтэй хүнийх бүр доор ер нь ингээ харьцуулаад одоогийнхтай харьцуулахад эмэгтэй хүнийх ч гэсэн харьцангуй бага байгаад байсан байна. Тэгээ одоо нэр хавдар ихсээд байгаа мó гэсэн чинь тухайн үеийн дундаж насталтын бага байгаа шалтгаан бас бид нар мэдгүй ч гэсэн те яг энэ хавдар гэдэг ойлголт хүмүүсийн дунд байхгүй байснаас бага байснаас болоод мэдэгдэхгүй байдаг байсан болов уу? Үннээсээ одоо хавдар гэдэг өвчл яг энэ шинэ үеийн айхтар ингээ өвчл болоод нэмэгдээд байгаа юм болов уу? Энэ болох юм бол ер нь харж үзээд байхад судалгаагаар энэ төр бол үзэхэд болох юм бол тухайн хавдрын нэг үүсгэж байгаа хүчин зүйлүүд маань яг одоо бидний амьдарч байгаа одоо орчин үед гэж яриа шүү дээ тийм. Энэ үед улам нэг ихсээд улам одоо нэг байж болохооргүй юмнууд ерөнхийдөө орж ирээд байгаа гэсэн үг. Орж ирж байна. За энийг бол бид нар мэдээж нэг гардаар ирж байгаа зүйлийг хэрэглэхээс өөр аргагүй болчдөг. За энийг тэгээ зайшгүй хэрэгжилждэг лангуундарч байсан лаацсан бүтээгдэхүүн байна, даршилсан бүтээгдэхүүн байна. За жишээлбэл одоо монголоор импортоор орж ирж одоо энэ нүүрс байна. За тэгээд энэ угаараа эднэр бол асар их нөлөөлдөг байхгүй. Тэгэхээр энэ маань бүх энэ нэг амьдралын буруу хэм маягийг ингээ үүсгээд байгаа нийгмийн одоо хүнс бүтээгдэхүүн, агарын бохирдол, хорт эдгээр маань зогцоороо нийлээд ерөөсөө насжилтыг богиносгоод байгаа. Хавдар Монгол хавдар бол ерөөсөө төрөлхийн одоо гений мутацаас үүсдэг нь маш ховор байдаг байхгүй. 10-20% л байдаг. Хүн бол төрөхдөө ив вирус сав сарвал ямар нэгэн гений өөрчлөлтгүй төрсэн байж болно гэсэн боломжтой. Тэгэж төрдөг. Ихэнх ерөнхийдөө 100-ны бараг 70% нь ерөөсөө нөгөө нэг амьдралын буруу хэм маяг, хорт зуршил, арх тамхи за эдрээс бол авдаг байхгүй. Тэгээд гадны одоо бидний хэрглэж ууж байгаа юм болон агарын хэм бохирдол. Манайх бол агарын хэм бохирдлороо дэлхийдээ харьцуулах бол хамгийн өндөр явдаг шүү дээ. Ингээ орчны бохирдлоор бол манай Монгол улсын хавдрын одоо нас баралтын тоо, өвчлөлийн тоо нэлээд дээгүүр явдаг. Энэ бол маш харамсалтай л да. Амьдралын зөв хэм маягийн тухай одоо бас хүн болгон ярьж байна. Хавдар аюултай гэдгийг мэддэг шиг яагаад энэ амьдралын зөв хэм маяг өөрчлөгдөхгүй байна? Одоо хэрн яг юун дээр бид нар алдаад байгаа хэвээрээ байна? Одоо Монголд хамгийн хилэрж байгаа хавдар гэсэн тасаа хэлсэн шүү дээ. Илэг байна, ходоод, уушиг, улаан хоолой, мах үзүүний хавдар, бүтэн шулуун гэцгээд. Энэ бүхэнд цэвэр амьдралын буруу хэмнэл хөвшил ороод байна уу? Тэгэд энэ эхний 6-ад орж байгаа хавдруудаас одоо өвчлүүлж байгаа хугацаанд хэдий хооронд өвчлүүд яг энэ хавдар болсон юм байна гэдэг хугацаа ерөн шаардлагатай гэдгийг та нэг бичвэр дээр бичсэн байсан да хавдар гэдэг өнөөдөр унтаад маргааш сэрхэд үүссэн байдаг өвчин уг нь биш ээ гэсэн байсан шүү дээ. За хавдар бол мэдээч хүн ихээс төрөхдөө эрүүл төрдөг байхгүй. За тэр энэ хавдар бол тухайн хүний амьдралын буруу хэм маяг гэж яриад байна шүү дээ. Энэ бол ерөн цаашлаад суйраасаа ярих юм бол ерөөсөө нэг эрүүл мэндийн боловсрал муугаас болоод. За мөн одоо хувь хүн өөрөө ерөөсөө эрсэн сэргийлэх гэдэг зүйлийг ерөөсөө хэрэгэлдэггүй. Онцлогоонд ордоггүй. За манай монголчууд бол даа ялангуяа дандаа нөгөө нэг өвдсөн, за бүр эцтэй тулсан, за болио, байя, ёо болсон хойноогоо ирж үзүүлдэг байхгүй. За ингээд хараад үзэхэд нөгөө нэг яг жинхэнэ нөгөө нэг хавдрын суурьж ирсэн. Суур байтугай бүр одоо хожуу үеийн хавдар гэж ярьдаг байхгүй. Хожуу үеийн хавдар ирсэн. Ямар ч найдваргүй. За эсвэл 2-3 сарын настай бүр идэрдэг байхгүй. Тэгэхээр тухайн хувь хүний ерөөсөө эрүүл мэндийн боловсрал маш чухал байдаг. За тэгээд амьдралын буруу хэм маяг буюу одоо нэг яриа л байгаа хөдөлгөөн байна. За арх байна, тамхи байна. За эдрийг бол ерөнхийдөө дандаа хэрэгэлсэнтэй холбоотой гений мутац гэж яриад байгаа шүү дээ. Тэр хавдрын гений мутац. Тэр гений мутацийн улам ургалтыг ингээд дэмжиж идэх байхгүй. Тэр генийг гэмтээдэг нэг хүчин зүйлийн нэг нь энэ хорт нэглүүд. За вирусууд зарим одоо хавдрын тохиолдолд вирусууд бас байдаг. Жишээлбэл элэгний БЦ Д вирус байна. За умаа үзний одоо папиллома вирус байна. Гэх мэтчил. Уг нь хүн төрөхдөө эрүүл төрдөг. Яг хавдрын ген агуулж төрсөн энэ тохиолдол маш бага гэж штэ. Одоо ингээд эмчнэрийн судалгаа ингээд эмнэлэгт үзүүлэхэд эмчид үзүүлэхэд асуудаг штэ. За хавдраар өвчлөжсэн аав ээж нь эмээ өвөө хүн байгаа юу гэдэг хэлсэн. Яг ингээд ээж нь нэг ямар нэгэн төрлийн хавдартай байлаа гэж бодоход хүүхдүүдээс нь тэр хавдрыг авч төрсөн ийм генд нь авч төрсөн тохиолдол хэр байдаг юм болоо? Ховор тохиолдлын хавдрууд бол байдаг. Жишээлбэл одоо ихэнх одоо түгээмэл тохиолдог хавдрууд маань
ерөнхийдөө удамших хандлага нь ерөөсөө 100-ны 10-аас 20% л байдаг байхгүй. Маш бага гэсэн үг дээ. Тэгэхээр зарим төрлийн ховор хавдар буюу одоо булчирхай хавдрууд гэж ярьдаг л да. Бамба булчирхай хавдар ч юм уу те. Эднэр болох юм бол одоо бүрний дэд булчирхай хавдар ч юм уу. Эднэр удамших хандлагатай байдаг. Энэ тэгвэл ялгаатай хоорондоо ялгаатай байдаг байна тийм. Монголд бүртгэгдэж байгаа яг хавдартай гэсэн шүү гэж илэрч байгаа 95% нь хавдрын дунд болон сүүлийн шатанд онцлогддог гэсэн судалгаа байсан. Тэгэхээр энэ хавдрууд бүгдээрээ ингэж айхтар чимээгүй үйл явцтай явж байгаад сүүлийн шатанда орчдөг юм уу? Одоо Монголд зөнхлөд байгаа эхний 6-ад орж байгаа хавдруудаас та жишээ татаад ингээд ярьж болох уу? Одоо илэгний хорт хавдар гэхэд эхний магадгүй тэ хэддүгээр шат хүртлээр эмчлэгдэх боломж байгаад тэдээс хойш эмчлэгдэх боломжгүй байгаад тэр хоёр шатанда ямар шинж тэмдэг илэрхийн эсвэл бид нар юуг анхаарах юм? За Монгол улсад одоо тэргүүлж байгаа хавдруудын нэг бол зайлшгүй илэгний хавдар нэгт явж байгаа. За мөн нас уралтаараа ч гэсэн илэгний хавдар болон хотоодны хавдар хоёр явдаг байхгүй тэргүүлж явдаг. За тэгэхээр илэгний хавдрын хувьд болох юм бол элэг өөрөө одоо дүлийн эрхтэн гэж явдаг л та. Мэдрэлжүүлэлт маш багтай. Өвдөлт ер нь өгөхгүй. За өвдөлт өгөхгүй байгаа юм чи тухайн хүн мэдээж юучгүй гэж бодоод яваал байдаг. За дээр үед одоо ярих юм бол одоо 1900 одоо 60-ийн онд ч юм уу те нөө шарын вакцин гэж мэдэн штэ. Сонсч байсан. Сонслог байх уу тий. Шарын вакцин гэдэг маань одоо яг энд ирж байгаа 60-70 настай хүмүүсийг болох юм бол ерөөсөө хавдраар өвдүүлсэн байхгүй. Жишээлбэл тэр үед чинь нөө шарын шприцийг нэг хүнд хийгээд буцалгаж тарьдаг байсан. Буцаал нөгөө хүнд хийдэг. Гих мэтчлээ маш олон хүнд ингээ хэрэгжилдэг байсан. За тэр маань цусны халдвар мэдээж нэг хүнээс суцсанд олон хүнээс цус орж ирэхээр халдвар үүснэ шүү дээ. Ингээд дэлгэний БЦ вирусын одоо халдварын суурь ерөөсөө эндээс үүдэлтэй байдаг. Илгэний БЦ вирусын шинжилгээ өгөөд С вирустэй, Б вирустэй вирус дарангуйлах юм уугаад байдаг. Яг энэ имийг уусан тохиолдолд ВЦ вирус хүний биед унтаа байдалд ороод хавдар үүсэхгүй байх нөхцөл үүсдэг үү? Бүрэн боломжтой. Одоо жишээлбэл ингэн л дээ. Эртэлрүүлэг гэж яриад байгаа шүү дээ. Энд ч бол аюул чухал байхгүй. Маш чухал. Эртэлрүүлэгт орсноор тухайн хүн одоо би вирусын халдвартай байна уу би? Эсвэл би ямар нэгэн одоо эргэтэн дээр голом дүүсгэр байна уу? За надад нэг юм нуугдаж яваад байгаа юм биш үү гэдгээ тогтмол одоо ерөөсөө 1 жилд ингээд үзүүлчих хэрэгтэй. Ингэжээж одоо цааштад өөрийнхөө амьдралын чанарыг сайжруулж байна. Тухайн гэр бүлтэй аз жаргал бэлгэлж байна. Цаашлаад одоо яадгийг үр хүүхдээ мэдээ сургуульд оруулна те. Үр хүүхдийнхаа хүүхдийн төрөхийг хараад өөрсдөө боожуулаад ингээ хараад байх ч гоё шүү дээ те. Тэгэхээр энэ эртэлрүүлэг гэдэг дэр ерөөсөө боловсрал байхгүй байна. Зүгээр л нэг өвдцэн хойно буюу төгсгөл шатанд нь хүрээд ирдэг. Төгсгөл шатанд буюу одоо хавдрын 3-4 үе гэж ярина л да. Тухайн хавдар маань голомт үүсээд үсэрхийл өгцөн хавдар байдаг. Энэ үед бол амь нас ерөөхдөө аврах боломжгүй. Зөвхөн тавилангаар яригдана, хөнгөвчлөг хэмжлэгээ яригдана, за хийм хэмжлэгээ яригдана, туяа олон тархлаа гэсэн хэмжлэгээнүүд яригддаг байдаг. Тэгэхээр энэ шатанд ирсэн хүмүүс тэр гоё амьдралын боломжуудыг алдаад шүү дээ. Ач зээнэрээ харж чадахгүй манай монголчуудын ерөөсөө дундаж наслалт их үсрээл 60 байна. 60-65. Дэтгэрт гараад нас орж. Эртэлрүүлэг бол аюул чухал гэдэг. Эртэлрүүлэг яг энэ сэдв яг мэдээд байгаа юм шиг хэрнээ мэдхгүй. Үнэхээр мэдээд бид нар үнийг энэний дараалалаар явсан болвол те дөрмийн дагуу явсан болвол за муугар бодоход хавдартай гэдгээ эхний шатанд нь мэдээд эмчлэгдээд амьд үлдэх бүрэн боломжтой байх байсан. Эртэлрүүлэгт орохдоо одоо юу гэдэг хар үгээр хэлэхэд халтурдаад байгаа юм шиг санагдаад байдаг. Би ч гэсэн насны ангиллаараа ингээд эртэлрүүлгийн шинжилгээнд орсон. Одоо ингээд хүмүүс таяа түрүү хэлсэн шүү. Йо гэхээс өмнө юусоо имлэг дээр очдоггүй гэд. Тэрэн дээр бас ингээд алдаа гаргаж байгаа хүмүүс хэрхэн тойрон харагдаж байгаа. Бушуухан дуусах гал. За эзэн юу вэ? Энийг зүгээр ингээд эмчээр очиод гарын үсэг зурулцдаг юм уу? За эзэн энэ хавдар илрүүлэг шинжилгээ гэдгийг энийг ингээ болчих уу гэд нэг ийм анзаарагдаад байгаа байхгүй. Тэгэхээр та чанартай эрт илрүүлгийн шинжилгээ гэж яг юу юм? Тэр тусмаа Монгол зонхлон тохиолдоод байгаа хавдруудаас хэрвээ та уушиг үзүүлэх гэж байгаа бол хүүхдийн уушиг чагнадаг шиг ингээ чагнуулаад тэр шинжилгээ нь эрт илрүүлэг болчих юм уугүй юм уу? Яг юун дээр анхаарах юм гэдгийг сайхан дэлгэрэнгүй ярьж өгөөч. За чанартай эрт илрүүлэг гэдэг бол ерөөсөө нэг зохиц илрүүлгийг хэлээд байгаа. Нийлбэр хүн ерөөсөө
одоо жишээлбэл одоо ойлгомжтойгоор яриа л та тий. Толгоолоос хөлийн уул хүртэл толгой оройноос тий. Хөлийн уул хүртэл үзүүлчих хэрэгтэй байхгүй. Тэгэхэд одоо вакцины шинжилгээ гэж яриад байна. Зарим манай бол вакцины шинжилгээ болох юм бол бүх юм нь яг гол үндсэн шинжилгээ буюу тэр шинжилгээнүүд дутуу байгаад байдаг байхгүй. Эрүүл мэндийн яамнаас ч юм уу тий. Яг тэр шинжилгээнд дээр нь гоё хөнгөлөлт үзүүлээд өгчих хэрэгтэй. Жишээлбэл компьютер томограф гэх. MRI вэ. Эднэр бол хамгийн эцсийн нэг оншийг барьж аваад. За энэ хүн ерөн болж ийнө болохгүй гэдгийг шүүдэг. Гэтэл зүгээр ерөөсөө яг бид одоо энгийн иргэн бол цусны шинжилгээг л ерөөсөө мэдээд байдаг. Тийм. Цус био хим хоёр. Тийм. Тэрнээс илүү давч чаддаг. Тэргээр тэгэд хавдар илрүүлэх магадлал хэр өндөр байх вэ? Тэр цусны дэлгэрэнгүй биохим өгчхөөр л би ингээл гараад ирж байгаа гэсэн үг биш байх нь. Тэгэхээр хизээч цусны дэлгэрэнгүй шинжилгээ, шээсний шинжилгээ те биохимийн шинжилгээгээр тухайн хавдар илэрхгүй. Энэ бол зүгээр нэг дотор өвчний одоо архаг эмгэгийг илрүүлдэг шинжилгээнүүд байхгүй. Тэгэхээр бид нар яг хавдрын суурийг яаж илрүүлэх хэвтэй те энэ аюул чанартай байх хэвтэй. Энийг эсвэл нэг одоо эрүүл мэндийн одоо сайдын тушаалаар гаргадаг одоо тэр нэг хөтөлбөрүүд байгаа даа шүү дээ тий. Тэрэн дээрээ сайхан одоо тусгаад өгөх хэрэгтэй шүү дээ. Ямар ч юм энэ яг миний нэг өөр ангаахын хүн болохоор би энэ дээр эмзэглэж явдаг байхгүй. Наад захын шинжилгээ биш, алсыг харсан шинжилгээ хийгээсэй гэж боддог. Энэ нь тухайн иргэнд очтгоо хамгийн одоо үр дүнтэй юм болоод байгаа байхгүй. Тэгтэл манайх хөрхи дүүргийн эмнэлгээр явал дандаа цус өгөөд байна. Цусн дээр хизээч хавдар илэрхгүй мэдээж. Тэгэхээр энэ дээр нэг жоох эмзэглэж явдаг да. Жишээлбэл нэг Солонгос улсад болох юм бол ийм бидгээ. Солонгос ч одоо хавдраараа нэг хотоодны хавдраар тэргүүлж явдаг юм байхгүй. Дандаа нэг халуун хоол иддэг, халуун ногоотой, тэгэл дандаа гудамжны нэг хоолууд нь ингээд ерөөхдөө юу яцсан шүү дээ, мотивашн болцсон шүү дээ. Тэгэхээр ерөөсө хотоодны хавдар их байгаад байгаа тухайн одоо улсын засгийн газар нь яаж юм? Тэр хотоодны нэг хавдрыг ерөөсө байгууллага бүр дээр ажилчин бүр дээр нэг хавдрыг илрүүлэхд орсон байх хэрэгтэй гэсэн тийм бүр гэрчилгээ шиг юм өгдөг хүн болгонд. За тэгээд хэрвээ тухайн байгууллагад ажиллаж байгаа хүн хотоодны хавдрын шинжилгээ өгөөгүй бол тэр ажилдод авах хэрэггүй ч юм. Заавал өгсөн байх хэрэгтэй. Энд чинь айгүй гоё иргэдэд хүрж байгаа үйлчлэгээ байгаад байгаа байхгүй. Одоо та эмч хүний хувьд эмзэглэж явдаг гэсэн. Биохимийн шинжилгээ өгөө, цусны шинжилгээ өгөө нэрээ ингээл болчлоо би ирүүл байна гэж тайвшраад явж идэл цаг алдчихдаг. Яг одоо та ингээд мэрэгжлийн хүн болохоор ард нь ийм мөх ёстой гэд ингээд хонж бодогдоод байдаг. Тэгтэл бид нэр та хэлэхгүй бол яг ингээд мэдхгүйгээр үлдэх гээд байдаг. Ходоод улаан хоолой, бүдүүн шулуун гэж умаа үзүү гэдэг дээр яг юу өгөх ёстой юм? Энэ зургааг те ядаж ихний урд байгаа зургааг илрүүлэхийн тулд томограф юу байх хэвээр. Ингийн болвол эн чин чанартай эрт илрүүлэх гэж хэлэхээр та яг ингэж агсаад нэрлэж болох ба да. За чанартай эртийг хорт хавдрын ерөөсөө чанартай эрт илрүүлэх гэдэг маа. За мэдээж яг нэг цусны шинжилгээгээс бол эхлэн л дээ. Цусны дэлгэрэнгүй шинжилгээ. За биохимийн шинжилгээ, шээсний ерөнхий шинжилгээ. За гол нь нөгөө нэг хавдрын маркерууд гэдэг. Энэ хавдрын маркерууд нь ямар шинжилгээ вэ гэдгийг бас ойлгохгүй байх л да. Мэддэг хүн бол маш уурштай тий. Энэ бол бүх эргэтэн дээр одоо байдаг. Жишээлбэл одоо сэвийн юуны эсийн дотор чи ДНХ гэж юм байдаг байхгүй юу? Одоо ДНХ. За тэр ДНХ-гээс гарч байгаа уураг, за пептид болон ферментүүдийг л ерөөсөө үздэг байна. За энэ маань бол өөр онцлогтой. Одоо эргэтэн болгон дээр өөр байдаг байхгүй юу? Тэгэхээр одоо элэгний одоо маркер гэхэд өөр, за уушигны маркер гэхэд мэдээж өөр байна. Умаа үзэний болон одоо үнд хүчний маркер зэрэг ингээ өөр болоо явдаг. Тэгэхээр тухайн таны одоо онцлог тараач юм уу те тэр одоо маркерийн шинжилгээнүүдийг бүгдийг нөхөд за тань дээр магадгүй ямар нэгэн маркерны илрээд ирнэ штэ тэрийг л ерөөсөө нэг хавдрын маркер гэдэг байгаа байхгүй. Тухайн эсийн одоо хавдрын эсийн яг тэр генчилсэн тэр ДНХ-гээс гарч байгаа уураг пептид болон одоо хорт нэгдлүүдийг бие дүүсч хорт нэгдлүүд илэрхийл юм бол тухайн хүн одоо хавдартай байж магадгүй гэсэн. Тийм хамаг гарч болно. За энэ хавдрын маркер бол бүх хавдар дээр маш чухал байдаг. Үйл явц нь ямар ах вэ? Хүмүүс ходоодны дуран гэхээр л айгаа тий. Бүр ходоодны дурангаас айснаасаа болоод хавдартай гэдгээ эрт мэдэх байсан боломжоо алдсан хүнийг би сонсч байсан. Тийм кейс бол одоо ганцаар сонсох шил дээ. Маш олон кейсүүд зөндөө байдаг л да мэдээж. За тэгээд саяны нүг ярьж байгаа хавдрын маркерууд шүү дээ. Маркеруудээр чи нэмэгдээд ерөөхдөө дандаа нүд төр сонжлогооны шинжилгээнүүд зайлшгүй шаардлагатай. Нэг шаардлагатай. За хэвлээ эхог бол одоо манай Монголд бараг үзүүлээгүй хүн гэж байхгүй.
Гэхдээ хэвлэлийнхаа бол яг нягт тоймны бол харагдахгүй. Зөвхөн нөгөө нэг нектарлыг аюулсан олон зүсэл дээр хардаг. Тэр одоо таны илгэн дээр тухайн хүний илгэн дээр үүссэн нэг үүсвэрийг жижиг зүсэл дээр хардаг. Яг хавдрыг барьж авдаг гол шинжилгээч болох юм бол ерөөсө компьютер томограф. За тэгээд MRI байж болно те. За тэгээд PET шинжилгээ гарцсан байгаа. Сүүлийн үед одоо толгооноос нь хөл хүртэл хийдэг болцсон наривчлал та. За гэх мэтчлээ ерөнхийдөө иймэрхүү зайшгүй том шинжилгээнүүд ер манай дээр аягүй хорхогддог байхгүй. Хавдрын тусдаа маркерийн шинжилгээ өглөө гэж бодъё. Хоёрт тохиолдож байгаа хотоодны хавдартай байж магадгүй юм байна да. Хотоод нэг жоохон эвгүй байдаг гэж үзэх юм бол хотоодны би үйл явцыг асуух гэдэг юм. Дурангаар дурангаа оруулаад үзэх юм уу? Эсвэл хотоодноос нь арчтас авна гэсэн үг юм уу? Одоо нэг коронагийн тест гээл нэг тусаагаал нэг тестээр үзээд байдаг штэ. Тийм тест байх юм болов үйл явц нь ямар байдаг бол? За хотоодны хавдрыг ерөн илрүүлдэг гол шинжилгээ бол ерөөсөө дуран. Хотоодны дуран зайшгүй 6 сар тутам ерөнхийдөө хийх ёстой байдаг байхгүй. За байя жилд нэг удаа эрүүл мэндээр бол тээ. Тэгэхээр хотоодыг ерөөсөө орхичдаг, ерөөсөө талт эрхтнүүдээ хүмүүс орхиод идэх байхгүй. Ерөөсөө мэддэг эрхтнүүд нь юу гэж илэг байна. За тэгээ илийг аягүй сайн мэддэг. За зэрэгэлдэх эрхтнүүдээ зөсөө бол мэдээд идэг. Хотоод дурандуулах гэдгийг мэддэггүй. Зүгээр өвдөд яваад байна гэдэг зөвөрөг бол мэдээд идэг байхгүй. Тэрэндээ зөвхөн одоо эм аваад уугаад идэг. Нош бага аваад. Тэгэхэд яагаад очиод дурандуулж болдоггүй те. Нэг дурандцсан бол одоо мэдээж на дурангийн шинжилгээ хийлгэжвэл олон хүний амь насуудаа аврагдах боломжтой байхгүй. Хотоодны одоо хавдар жишээлбэл дандаа хожуу үедээ илэрдэг. Тэгээ манай дээр бол бүсчилсэн байдаг байхгүй. Жишээлбэл 21 аймаг гэхэд 21 аймгийн баруун бүсийн аймагуд байгаад байна шүү дээ. За Баян-Улгийг ярил л та жишээлбэл. Баян-Улг ягаад хотоодны хавдраар ингээд ихсээд байгаа те. Өвчлөл нь өндөр гараад байгаа. Энэ бол мэдээж идэж ууж байгаатай холбоотой. Нитрит ихтэй нөгөө нэг цанд давс хэрэглэдэг юм байна шүү дээ те. Тэг каз хийддэг, хатасиум мэддэг, ерөөсө давсгүй юм гэж барах байхгүй. Тэгэхээр хавдар судлалын үндэсний төв дээр би одоо резидентур гэж шийдчихсэн л та. Тэгэхэд бол ерөөсө хавдрын одоо манай хавдар дээр ирж байгаа хотоодны одоо хавдруудын ихэнх хувийг Баян-Улгийн баруун аймаг эзэлдэг. Тэгэхээр шууд идэж ууж байгаа юмтай шууд холбоотой. Дээрэс нь хеликобактертай бас нэг холбоотой байдаг зайшгүй. Хеликобактер бол ахуй алдараас авдаг байхгүй. Аяг тавыг дамжуулах, гадуур хоол идэг, хонсон хоол идэг те. Байж болохооргүй юм идэх. Одоо тэгтээ бол эрүүл хоолтой хүн гэж бас л ховор гэсэн. Сургуулийн хүүхдүүд бол ингээл харахад зэвээ орцсон л байждаг. Нөгөө тийшээ харахад GS орцсон. За гарандаа юу авцсан бэ гэхээр нэг пиршки барьсан. За энэ нь одоо мэддэхгүй маа гэхэд нэг 10 гаруй жилийн дараа шарх болчдөг байхгүй хотоодны шарх бол. Шархан цаашлаа яах юм? Хавдар руу шуушилж. Тэр хүүхэд эрүүл мэндийн боловсралгүй манайх чи ер нь л тийм л яваад байгаа шүү дээ. Эрүүл мэндийн боловсралгүй яваал байла. Хамгийн сүүл одоо сайхан эд насан дээр тий хийж бүтээ гэдэг насан дээр хавдар руу ороод ирсэн байдаг. Одоо энэ дээр анхаарахгүй бол энэ үнэхээр аюул бол. Тий, анхаарахгүй бол ерөөсө болохгүй болчиход байгаа. Энийг бол нэр үнэхээр зайлшгүй анхаарах хэрэгтэй байхгүй. Дээрэс нь бол одоо эцэг эхчүүд бас хүүхдүүдэд аягүй их үлгэрч ших хэрэгтэй л доо. Ээж хүү идэж чинь хүүхдүүд тийм юм мэдэн шүү дээ тий. Аав юу идэж чинь хүүхдүүд бас дураагаал иддэг байхгүй. Тэгэхээр бас гэр бүлийн эрүүл мэндийн асуудал гэдэг чинь бас айгүй чухал. Юу хэрэгэлж ууж जैन тий тэрийг үлгэр дуурайл болох хэрэгтэй шүү дээ. Бид нар ч одоо харьцангуй эрүүлийн мэдэж өссөн, эрүүл агаартай байсан үед өссөн хүмүүсийн төлөөлөл, үлдэгдэл одоо ингэ болчиход байна. Тэгсэн чинь одооны хүүхдүүд чинь идэж ууж байгаа юм нь яг та хэлсэн. Би бүр яг санал нийлж байна. Энэ тохиолдолд хеликобактер бол бүр тамдаггүй юм болно. Энэ хэвээр нь байх юм бол ингэ баг толгой дараалах нь шүү дээ. Тэгэхээр та яг энэ үед дамжаад одооны хүүхдүүдэд ээж аав нар ямар арга хэмжээ авах вэ? Хеликобактертэй байна гэдгийг хэдэн наснаас дээш үзээд энэ хеликобактерийн эсрэг ямар эмчилгээ хийлгүүлвэл зүгээр байх юм. Үлээдэг хеликобактер энэ шинжилгээ өөр цусаар гэд бас ингэ сонсч байсан. Аль нь зөв бэ гэдгийг нэг дэлгэрэнгүй хэлж өгөө. За ер нь бол нэг шинжилгээг бол хеликогийн шинжилгээг өтгөнд авч болдог. За тэгээд үлээд жингээд авч болдог. Агаараар гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ хоёр төрлийн шинжилгээ хөвчлэн явагдаж байгаа байхгүй юм лээ дээр. За тэгээд яг дурангийн аргаар харахад нэг талбай бас харагдаж болдог. Энэ хеликобактертэй байх боломжтой мэн гэдэг нэг тийм томьёолол өгдөг байхгүй дурамж.
Тэгэхээр ерөөсөө энэ 3 шинжилгээнээс алийг ч сонгох боломжтой. За хамгийн сүүлийн үеийн шинжилгээнд бол ерөөсөө үлээлтийн аргаар ордог хүрэлцэн. За тэгээд тухайн хүүхэд маань ч юм уу те хеликобактерийн халдвартай гарчих юм бол эмчилгээнд ороо явдаг. За хэрвээ хеликобактерийн халдвараа авчаад эмчилгээнд орохгүй удаан хугацаагаар явах юм бол энэ маань хотоодны нөгөө нэг шархуулдаг байхгүй. Улаалт үүснэ мэдээс салт учраас улаалт үүснэ. За тэр хеликобактер өрөвсүүлээд явж байгаа ч гэсэн дээрээс нүрэ болохгүй юм гэдэг. Мэдээж нэмж өрөвсөн те. Тэгээ нэмж өрөвсөн салт маань улаасаар хагаад шархуулна. За шарх маань цаашлаа яах юм? Цус шүүрээд эхэлчихдэг. За цус шүүрж эхэлсээр байгаа тэр процесс удаан явагдах юм бол ерөөсө хотоодны хавтар руу шилждэг байхгүй. Иргэшгүй өөрчлөлтөнд ордог. Ингээл ерөөсө яваад байдаг. Тэгэхээр ерөөсө хотоодны хелико илэрсэн л бол гурвалсан эмчилгээнд заавал орох хэрэгтэй. Дөрвөлсөн эмчилгээ гэж байдаг те. Дандаа антибиотик одоо хослсаар гаргадаг. Тэгэж одоо курс эмчилгээ явдаг л да. 21 хоногийн давтамжтай гэсэн үг. Тэгээ буцаад одоо тухайн хеликобактери эмийн ууснаа үр дүнгээ үүсгэнэ шүү дээ. Дахин давтаа шинжилгээ өгдөг. Хотоодны хавдартай байна уугүй юу гэдгээ илрүүлэхийн тулд хамгийн түрүүнд дуран одоо энэ эхний 6-ад орж байгаа бас бүдүүн шулуун гиз дурандж үздэг. Хүмүүс унтуулгатаа орох уу, унтуулгагүй орох уу гэл энэ дээрээ бас хөөрхөн яриа болол тэр чигтээ унтчихгүй энэ төр гэл те нэг юм яриа болоод идэв штэ. Та одоо бүдүүн шулуун гэдэс хотоодны хорт тавдар түгээмэл байгаа юм чинь та энэ төрлийн шинжилгээ өгөх гэж байгаа бол унтуулгатаа унтуулгагүй орох ер нь ямар шатараалтай явах юм? За энэ шинжилгээнд дэр хотоодны хавдар гэдэг маш мэдрэг хүмүүс байдаг л да. Хүн болгон онцлог өөр штэ те. Тэр рецептор хүлээж авч байгаа бүх юм чинь. Тэгэхээр мэдрэг хүмүүс байна. Дээрээс нь зүрхний шигдээстэй. За одоо нэг архаг хурц өвчин гэж байдаг байхгүй. Тэрэн дээр огцом одоо нэг стент тавиулсан хүмүүс байгаад штэ. Зүрхний стент тавиулсан. За зүрхний цочмог шигдээстэй. Тийм хүмүүс төр бол нэг хотоодны дураа хэлэхэд эсрэг залтай. Тэгээ ер нь бол хориотой гэсэн үг те. За тэгээд зүрхний хаалганд орсон хүмүүс бол зөндөл байдаг штэ манад одоо түгээмэл болсон бүр те. За өдөр шөнийн ялгаа гарах байлцсан. За тэгээд ерөнхийдөө нэг хөгшин настай хүмүүс унтуулгатай дуранд бол зүгээр. За бүр мэдрэх хүмүүс айд сандардаг те. Тэрнээс болоод ухаан алдаад унцдаг. За тэр ухаан алдснаас бол ямар нэг эрсдэл үүсчдэг. Эсвэл айснаас болоод татчихдаг те. Тийм хүмүүстээр бол унтуулгатай хийлгэж болдог. Тэгэхээр одоо ингэж яриад байдаг эмнэлгүүд дээр очиод хотоодны дуран хийлгэхээр нэг удаагийн дуран гэж байдаггүй маа. Хотоодны дуран хийлгэснээсээ болоод хеликобактергүй байсан чинь дурангаасаа халдвар аваад эсвэл том жижиг дуран гэдгээсээ шалтгаалаа залгиж агаад эсвэл гаргаж агаад хоолоо аманд нь шарах үүсээд гэл нөгөө сар юмд шалтдаг мундахгүй гэдэг шиг ийм хүмүүсийн хамт амьдсан яриа бас байгаад байдгийн. Яг бодит байдал дээр ямар гэдэг юм бол. За яг хотоодны дуран хийлгэж тэр чи дандаа нөө ариутгаж явна шүү дээ. Зөвхөн нэг хүний орсон шаланкын зөрүүлээд нөгөө үнд хийн гэж байхгүй. Мэдээж шаланкаас солино бүх юмас солино. За тухайн нөө ариутгалын процентын юм бодис байдаг. Өндөр проценттэй нэг устгадаг. Тэгэхээр тэр процентын болох юм бол тухайн дараагийн юугээ хийцэн байдаг байхгүй. Ариутгалын багж. Тэгэхээр хүн болгон дээр өөр байдаг шүү. Тэрийг бас ташаа бас буруу ойлгож болохгүй гэж бодож байна. Хотоодны хавдар идэж ууж байгаагаас шалтгааллаа гэд ингээд одоо шалтгаанууд нь ерөөхдөө тодорхой байгаад байна. Бүдүүн шулуун гидсний хорт хавдрыг би тэргүүлэх 6-ад орцсон явж байгаа гэж сая танаас сонслоо. Энэний шалтгаан ер нь улс суурь нь юу агаад идэм бэл одоо илэг гэд хүмүүс бодоход за аргагүй энэ архит арсны хэрэглээ. Уушиг гэхээр за энэ агарын бохирдол тамхи одоо юу гэдгийг ингээд нэг юм жоох юм зүгчиг байгаад идэг. Бүдүүн шулуун гидс. За бүдүүн шулуун гидс бол ургацгаас бас үүсэж болдог. Жишээлбэл одоо нэг бүдүүн гидсэн дотор хамд нь за мэдээж л нэг хор зуршил байгаад байна те. Архит тамхины хэрэглээ. За стрессийн хүчин зүйл. За буруу хоолтоос үүдээд за зарим тохиолдолд генетик хүчин зүйлээс үүдээд тухайн бүдүүн гидсэнд шулуун гидсэнд одоо жижиг хэмжээний ургацаг ургачдаг. Тэр ургацаг маань одоо явсаар юм багаад одоо хавдар болдог те. За тэгэхээр энэ бол ерөөсөө нөлөөлж байгаа хүчин зүйлүүд ерөнхийдөө бүх хавдрууд дээр ерөнхийдөө төстэй байдаг байхгүй. Зарим тохиолдолд бол вирусээр үүсгдэг хавдрууд бас байдаг л та. Жишээлбэл эмэгтэйчүүдийн хавдар гэдэг. Тэгэхээр одоо энэ бүдүүн гидсний хавдар дээр, бүдүүн шулуун гидсний хавдар дээр хамгийн гол илэрдэг шинж нь бас л далд яваад байдаг байхгүй. Далд явжгаад хамгийн сүүлд ерөөсөө нэг өтгөнд цус гараад ирдэг. Шулуун гидсээр цусалтал байдаг. Тэрийг мдээгүй явсан хүн байна. Сайн нэг
За нэг сарын өмнө юм уу те. Манай эмнэлэг дээр ирж илээсэн л да. Бас нэг кейс юм уу да те. Нэлийн турцсан эмэгтэй. Тэгээд ягаад ингэж жин хаяад ингээ асуусан чи сүүлийн ерөөсөө 1 сар л огцон тураад байгаа гэд. За тэгээд асуухаар за яасан ямар юм болсон одоо урьдсан сэргийлэх үзлэгт ерөнхийдөө хамрагдж ийсэн үү гэхээр ерөөсөө үгүй гэж байгаа юм. За одоо танд яг ямар зовир байгаад байна гэхээр миний одоо шулуун гиснээс цус алдаад одоо нэг цус гараад 2 жил болж байна гэж байгаа юм. Хөөх. Тэгээд нөгөө л мэддэг шинжилгээгээ өгöd ороод ирж байна л да. Хизээч бүдүүн гисээ дурандуулж байгаагүй те. Шулуун гисээ дурандуулах байтугай мэдхгүй. Нөгөө нэг цусны шинжилгээгээ л бариад ороод ирдэг. Би өөх юмсны дэлгэрэнгүй. За тэгээд энэ шинжилгээг л ерөн хүмүүс аягүй таньдгийм мэн гэж бодлоо. Энэгээр бол хизээч хор тав дээр илэрдүү шүү гэж хэлмээр. Тийм. Аюултай. Аюултай. Одоо тэгэхээр шинж тэмдэг саяын эмэгтэй бол 2 жил тусгаараа явцсан байна. Энэ шинж тэмдэг байтугай хугацаа өнгөрцөн байна. Тэгээд цаг хугацаа юу болсон бол үе шатна. Тэгээ одоо бол нэг хавдрын 3 дахь шатд явж байгаа байхгүй. Ягаад тэгэхээр аль эрт үед өссөн байсан хавдар хизээч бүдүүн гисний дуран гэдэг зүйлийг ерөөсө хийлгээгүй явцсан. Тэр дуран хийдэг юм уу үгүй мүү гэдгийг бараг мэдэхгүй байгаа юм чи. Яг хол аслагдсан зайд хөдөө амьдардаг хүн байсан л да. Тэгэхээр нөгөө нэг хүн болгонд хүрж байгаа эрүүл мэндийн боловсрал гэдэг зүйл ч ерөөсө байхгүй байгаа. Энэ бас үнийг хохироож байгаа нэг хэлбэр л дээ. 95% нь хожуу шатандаа онцлогдсон. Би бас ингэж нэг сонсч байсан. Яг мэргэжлийн хүнээс сонсоогүй. Хэрвээ танд ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн байгаа бол тэр одоо хавдар байлаа гэж бодоход сүлийн шатандаа орцсон буюу эдгэрэх магадлал маш бага болцсон үедээ ингэж шинж тэмдэг илэрдэг гэдэг нь үний юм уу? Тэгээ хүмүүсийн дунд таа ч гэсэн олон жишээ сонсч байсан байх. Одоо би ингээл яг л хавдартай байх. Гэ үзүүлвэл би хавдартай гэж сонсохоос айж ин одоо ингээл дуусыч гэдэг юм уу? Ийм юм бас байгаад байдаг шин. Ер нь их тохиолдолд хавдрын Монгол улсад ч шүү дээ, хавдрын одоо тохиолдол дандаа хожуу шатанд онцлогддог. Тэр нь маш их харамсалтай. Урьдсан сэргийлэх үзлэг сул бай. За сэргийлээд байдаг оновчтойг нь олж хийхгүй шүү дээ. Гой нүдийг олоо хийчлээ те. Яг нөө арамын харуулна гэдэг ш. Тэгээ хийчвэл нэг хүн ч гэсэн амьд үлдэх байхгүй. Тэгэхээр ерөөсөө багц шинжилгээг харахад бас л нөгөө л нэг байдаг. Нөгөө л нэг цусны шинжилгээ. Нөгөө гоё яг тэрийг бариад авчдаг шинжилгээнүүд нь байдаг байхгүй. За манай одоо нийгмийн эдийн засаг болон инфляц ямар илээ те. Хүн хэдэн төгрөгийн цалин авч байгаа илээ. Тэрийн болоо ямраа олон компьютер дууж хийж чадахгүй шүү дээ. Өнөөдөр цалингаа авлаа гэж бодъё те. Маргааш хүүхдийн төлбөрт өгчих. Нөгөөдөр хоолоо авчиж тэр нь үрэлцэхгүй. Ингээ эрүүл мэнд нь хаягдаад байдаг байхгүй. Энэ бол айгүй харамсалтай л та. Эрт илрүүлэх шинжилгээ, вакцины шинжилгээ тэдэн тэр бум улсаас тавьсан гэл ийм дүн мэдээллүүд байгаад байна. Ичнээ иргэн шинжилгээнд хамрагдсан гэл байна. Та одоо тэгтэл яг ингээ бодит байдал дээр өдөр тутам яг энэ хүмүүстэй нүүр тулаад бас чанга байна. Энд үнэхээр ийм шинжилгээнүүд орж ээж эн чинь жинхэнэ утгаараа эрт илрүүлэг болно. Жинхэнэ утгаараа Монгол хүний амь насыг аварч амьдралын чанар дээшилнэ гэдэг санал санаачлагыг яг энэ хавдрын ядаж тийм мэргэжлийн эмчнэр нь эмнэлгүүд нь нэгдээд санал бодлоо өргүүлэх юм боломж байдгүй юм болов уу? За энэ дээр бол хавдрын эмчнэр аягүй их одоо биеийн эрүүл процессоос эмгэг процесс хүртэл бүгдийг мэддэг байхгүй. Туулаа явдаг тэрийг. Тэгэхээр энэ бодол бол биднэрт бол мэдээж байдаг. За энийг бол яг авч хилэлцээ те яг нэг нэгтгээд ч юм уу те одоо засгийн газар төрүүлмээр. Тийм бодол бол ойрд орж ирж байгаа шүү. Ингээ хөргүүлчих юм бол ядаж энийг дэмжиж өгөх юм бол тухайн яг үнтэй хийгдэт байгаа өртөг өндөртэй шинжилгээнүүдээ за бүгдийг нь үгүй маа гэхээ те хэдэн үеийн хөнгөлж хэрэгтэй. За үнэхээр боломжгүй биднэрт үгүй маа гэхэд тэтгэрийн хүмүүст хөнгөлөд өгөх хэрэгтэй. Эсвэл 40-оос дээш эрсдэл насны хүмүүст хөнгөлөд өгөх хэрэгтэй. Энэ маань айгүй хавдар бас тусах эрсдлийг эсвэл онцлогоонд орж байгаа яг бүрэн боломжийг бүрдүүлээд өгч байгаа байхгүй. Айгүй үр дүнтэй шүү дээ. Харин тий. Одоо манад хийгдэж байгаа эмчилгээнүүд ямар эмчилгээнүүд хийгддэг бол хим эмчилгээнд орсон хим эмчилгээ дэдүү шаттай явж байгаа гэлээдэг. Харин дэлхийн өндөр хөгжилтэй эрүүл мэндийн хөгжсөн ийм улс орнуудтай харьцуулахад ямар хийдэг бол? За дэлхийн оронтой харьцуулахад ер нь бол манай эмчнэрийн чадвар бас ер нь сайн болцсон л доо. За тэгээд дэлхийдээ харьцуулахад ерөөсөө
химийн эмчилгээ манай дээр явагдаж байгаа. Туяа эмчилгээ байдаг. Хавдрын эмчилгээнүүдээс за мэдээж мэсцэл буюу месийн арга байдаг. За тэгээд байн эмчилгээгээс сүлд орж ирсэн. Ингээд дэлхийн нийтэд стандартаар хийж байгаа бүх эмчилгээ бол явж байгаа юм л та. Хийж байгаа эмчилгээ явж байгаа юм. Гол нь одоо гадаад орноос юугээрээ ялгаатай байгаад байна гэж харахаар чанарын хувьд нөгөө нэг оруулж ирж байгаа химийн тариа. Нөгөө нэг оруулж ирж байгаа химийн юм байн эмчилгээний юм те. Үйлдвэрлэсэн одоо орноос шалтгаалаад өөр байгаад байна шүү дээ. Мэдээж тухайн орон бүрч чанартай үйлдвэрлэхгүй. За тэгэхээр манайх бол одоо ямар орноос татчих байгаа вэ гэдэг чинь тэгэл асуудал бол явж байгаа юм л да. Маян дээр хүчээр. Тий, энэ дээр бас учир гараад ирж байгаа байхгүй. За тэгээд одоо химийн эмчилгээ бас аяг үр дүнтэй байхгүй. Энэ дээр хавдрын эмч хүний хувьд бас бодож явдیں۔ Хүмүүс нөө химийн эмчилгээнээс цугтаад идэг. За жишээлбэл 1960 онд Америк нэгдсэн улсад л та химийн эмчилгээ анх удаа нэгжсэн. За энэ яаж нэгжсэн бэ гэхээр аягүй сонирхолтой түүх байхгүй. Юу яаж ийсэн? Одоо нэг жирэмсэн эмэгтэй байсан. Эмнэлэг твтчихсэн. За тэгээ сар нь хугацаанд болоогүй л байсан л та. Төрөх хугацаанд болоогүй. За хөвчээсэн чи гинт нүг тухайн эмэгтэй маань тусаалтдаг. 3 цаг тасралтгүй тусаалтаад эмч нар нь одоо шаагаж шуугаад за энэ юу болоод байна? Яач вэ гэд тухайн хүнээс тусаалтахад одоо байгаа цусны хэмжээний 40% алдахад амнаас эрсдэх аюултай байдаг байхгүй. За тэгээд эмэгтэй маань жирэмсэн эмэгтэй маань тусаалтаад одоо Нью-Йоркийн одоо хавдар судлалын институт гэж явна л да. Тэр институтийн нэг эмч ирээд за тухайн тасгийн эмчтэй нийлээд юу яадаг? Одоо нэг химийн тариа тарьдаг байхгүй. Тусаалт нь юусоо зогсохгүйсэн эмч хэрэглээ. За тэр нэг тухайн үед химийн тариа гэж батлагдаагүй байсан. Зүгээр тариа тарьсан. За угаасаа энэ эмэгтэй бол найдвар авахгүй. Өнөө шөндөө өнгөрчин Сүлж арга хэрэглээ гэд. Тэгээд тариад явцсан. За өнөө шөндөө бараг л явчих гэж бодчихгүй. Тэгсэн чинь маргааш нь ирсэн чинь ажил дээр ирсэн чинь нөгөө аюу сайхан сэргээд ирсэн байсан. Ерөөсөө нөгөө амиа үзүүлэлт буюу одоо пульс нь нэлээд одоо хим алдагдал үүсээд за амиа үзүүлэлт нь нэлээд өөрчлөлттэй байсан бол засраад ирсэн байсан. За тэгээд тэр эмч маань дахиж одоо энэ тариаг тавтаад хийсэн байгаа байхгүй. Тэгэхээр тухайн эмэгтэй маань болох юм бол яасан байсан бэ гэхээр одоо нэг маш ховор тохиолдлын хавдар л да. 21 карцамын хавдар гэдэг. Энэ нь яадаг хавдар вэ гэхээр нөгөө ихсийн хавдар. Ураг ихээс одоо ураг руу дамжуулж байгаа одоо хүйн суц гэж ярьдیں шүү дээ. Тийш очиж чад одоо ургийг одоо хангадаг тийм хэс гэж байдаг байхгүй. Ургийг бүх тэжээлийг хангадаг, бүх нөөцийг өгдөг л гэсэн үг л дээ. За тэр одоо ихсийн хавдар буюу маш ховор тохиолдолд тийм хавдартай байжгаад цусаалтсан байна. За тэгээд хавдар гэдгийг сонсонгуудаа тэр тариа хийсэн байхгүй. Тэгээд тэр тариа маань одоо ихний тун дээрээ нэлээд үр дүнтэй өгөөд за тэгээд нөгөө эмччээ ирсэн байсан чи өнгөрөөгөө харна ингээд бараг гайхацсан байсан. Хөшин чи яава бараг л одоо би энэ өнөөдөр тусаалтаад ерөнхийдөө л бараг найдваргүй гэж бодож исэн гэдэг. Тэгээд би чинь нэрэд энэ тариаг тарьсан учраас энэ үр дүн үзүүлээд байгаа юм биш үү гэж бодоод маргааш нэрэд нөгөө тунгаа хийсэн. Хоёр дахь тунгаа. За тэгээ хоёр дахь тунгаа хийсэн чинь нөгөө хүн маань улам одоо биеийн байдал нь сайжраад за нөгөө хавдрын маркер нь буугаад байсан. За тэгэхэд хавдрын маркер нь бууж явжгаад тухайн чи баярлаа шүү дээ тийм баярлаад за тэгсэн чи нэг ажилтан нь ерөөсөө ингэсэн байна л да нөгөө эмчи чи буруутгаад чи ерөөсөө энэ тариаг ерөөсөө хүлээн зөвшөөрөөгүй байхад нь чи хүн шичлээ дурсцсан байна. Энэ бол одоо алдан бус юм аа. Чи хүнийг хордуулж ийн гэд. Тэр эмчийг ажлаас нь гаргачихдаг. Тэгээ ажлаас нь гараад нөгөө эмч чи одоо гутрын штэ мэдээж. Сэтгэл санаагаар унана. Тэгээд одоо амьдарч байгаа хотоос өөр хот руу явдгийг. Тэгээ амьдарч байгаа хотоос явсныхаа дараагаар нөгөө эмч тэр тариагаа бүр сонирхоод эхэлдэг байхгүй. Энэ ер нь аюу эд шидтэй тариа байна. Энэ үхчихсэн хүнийг би тариа хийсэн улмаас л энэ амьдарчлаа гэж ботцсон. Тэгээд тэр тариагаа дуршиж үзээд өөр хүмүүс төр хийж эхэлдэг байхгүй. Тэгсэн чинь нөгөө хуучин ажлаас нь халсан хүн маань судалж үзээд нөгөө нэг ажлаасаа гараад өөр хүмүүст хийгээд байсан тариа нь маш амжилттай яваад байсан байна. Хавдартай хүмүүс төр хийгээд.
Тэгэхээр нөгөө гаргасан залуу буцаж дуудаж ирээд. За чи хүрээд ирээ. Чиний тариаг одоо үнэхээр одоо биширж байна. Энэ бол одоо шинжлэх ухаанд нээлт хийхэд боломжтой тариа юм байна гэд. Тэгээд хамгийн анхны одоо химийн эмчилгээг албан ёсоор одоо Хавдрын институтэд 1960 онд дэлгэжсэн байхгүй. Ингээд үцхээр одоо Хавдрын химийн эмчилгээ гэдэг бол маш үр дүнтэй байхгүй. Тухайн Хавдрын том массыг жижигрүүлдэг хагалгааны өмнө. За хагалгаанд орсны дараах тэр массыг жижигрүүлдэг. За хүний амьдралын тавиланг маш их уртасгаж өгдөг. Энэ бол яг таны сая жишээг сонссон чинь тухайн эмчийн мэрэгчлээс гадна хүн чанар тэгээ хүнийг аварчих юмсан гэсэн сэтгэл нь өөрийн эрсдэлд оруулан барин байж тэр эмэгтэйг амьд үлдээг зогсохгүй химийн эмчилгээ ингээд дэлгэрхэд нөлөөлсөн ингээд ийм нээлт байх нь шүү дээ. Энтэй адилхан таны яг нэг бичвэр яг ороод ирсэн 29 настай залуухан эмэгтэй танд үзүүлэхдээ илгээр үзүүлэх гэсэн гээд тэгсэн чинь нөгөөх нь одоо та заавраараа цаашаа шинжилгээ өгөх ёстой гэж зөвлөөд ингээд өөр Хавдрыг шинэ үед нь онцлоод гэдэг шиг энэ эмч байхад те Хавдрын эмч байхад хүний сэтгэл одоо юу гэдгийг өвчтнөө бодох хүнийг бодох сэтгэлээр нь хэр нөлөөтэй байд юм болоо. Тэгээ саяын жишээг та дэлгэрүүлж ярьж өгч болох уу? За Хавдрын эмч гэдэг бол сэтгэл зүйн бэлтгэл амар өндөр байх хэвээр. Сэтгэл зүйн хаттай байх хэвээр. Маш нямбаа байх хэвээр. Хүндээ сэтгэл гаргах хэвээр гэдэг байхгүй. Сэтгэлгүй бол тэр Хавдрын эмч байгаа тэрэг байхгүй. Яагаад тэгэхээр хүн хамгийн сүүлийн хамгийн хэцүү юмыг Хавдар гэдэг юмыг сонсдог. Тэрнтэй тулж ажиллаж тэр дэмийг тэр одоо шандал тэр уйтгар гуныг алга болгохгүй бол сэтгэлээр нь дэм өгөө дээрэс нь илүү ажиллахгүй бол яаж одоо Хавдрын эмч байх юм бэ те. Тэгэхээр ерөөсө Хавдрын эмчд бол маш их сэтгэл байх ёстой л доо. Тэгээ ер нь бол нөгөө Хавдрын эмч нар ингээ хүнээ харахаараа маш их тийм гуны мэдрэмж төрдөг байхгүй. За мэдээч эрт үеийн Хавдар хэлрүүл бид нар барьж авсан саяны миний кейс байна л. Барьж авсан тохиолдолд маш их баяртай байдаг те. Тэрнээс хамгийн их аз жаргалыг авдаг. Өнөөдөр цалин биш шүү дээ. Тэр хүний амийг аварж чадаа айгуу гоё яагаад байгаа. Тэгээд үсгээр ерөөсө сэтгэл үдэг зүйл маш чухал. Нямбаа үзэх хэрэгтэй тухайн үнэ. Хизээч одоо хүнийг дутуу үзээтэй хохироож болохгүй. За жишээлбэл одоо саяны миний үйлчлүүлэгчдэр илгээр одоо хэвтийгээд над дээр ирсэн байхгүй. За илгээр хэвтий гэж ирээд илгэний үйл ажиллагаа үзээд одоо нөгөө шинжилгээнүүдээ харж байгаа шүү дээ. Тэгэхэд ерөөсөө шээсэн дээр нь бүх юм хайцсан байсан. Нөгөө илэрч болохгүй юмнууд бүгдээрээ илэрчдэг. Тэгээ 29 настай хүүхэд залуухан л та. Тэр одоо шинжилгээний үзүүлэлтийг мэдэхгүй яваад байгаа шүү дээ. Эмчээгээл гартаа бариад өгч байгаа байхгүй над руу. Танд итгэж чинь. Тий. 100% надад итгэж байгаа. Тэнгүүд нь би тулж харж суужгаад за энэ бол ерөөсөө илэгч байна. Ямар ч хэлээс илгэнд юм байна. Гэхдээ бас нэг муу мэдээд дуулахад ямар юм байна. Бөөрөн дээр ч одоо нэг асуудал үүссэн байна гэдэг хэлж байгаа. За тэнгүүд нь зөвхөн тэр шээсний шинжилгээгээр шинжлэх боломжгүй шүү дээ тэр үүсвэрийг Хавдрыг те. Тэгээд би тэгээ орхичиж болох байсан байхгүй. За энэ надаа ямар хамаатай те. Тоомжиргүй хандах ч юм уу те. Тангараг өргөсөн юм ч юм бол хийзэж тэгж болохгүй л дээ. Хүн чанартай байх хэрэгтэй. Тэгжиж эмчилгээнд дээцэгтэй хүрдэг. Хүний амийг аварч чаддаг. Тэгээд тухайн үнэ за чи ерөөсөл хоёлоо зурлдъя. Ямар ч хэлсэн би одоо чамааг бол ингээд хайж чадахгүй. Бэлгнээс чи өөр нэг юм илэрсэн байна. Бөөрөн дээр чи. Энэ асуудлыг хоёлоо одоо шийдэхгүй бол би чамааг одоо хянаад явуул гэд явуулж чадна. Гэхдээ надад тэг сэтгэл байхгүй. Ийм учраас хоёлоо одоо шууд онцлогоонд ороод энийг хавуулъя. Тэгээд онцлуулаад бүрний дэд булчирхан одоо хоргүй Хавдар эрт үеийн түргэн ургалтай Хавдар байсан байхгүй юу. Тэгээд үйлчлүүлэгч маань улсын нэг дээр дүү эмнэлэг дээр дарих ахлаганд орсон баг. Шинжилгээ бит хоёр ерөөсө бүрдүүлээл 7 хоног дотроо бүрдүүлээл дараагийн 7 хоногт нь орсон байхгүй. Тэг бүр зургийг аваад хавцаргаа тавьсан байсан шүү дээ. Тэгтэл ингээд ер нь Хавдар гэж нэг аюултай юм чинь тэр зургнаас ч хараад ийм айхтар юм байдаг бахан гэсэн бодол одоо их олон хүнд одоо нөгөө талаар хүн айлах гэдэг юм биш шүү дээ. Тэр тэргүй бид нар энэ асуудалд мэдээд байгаа хэрнээ хойр хандаад байгаа юмыг жоохон эрчимжүүлж өгсөн л гэж бодоод байгаа. Тий. Тэгэхээр үйлчлүүлэгчтэй сэтгэлтэй хандах гэдэг чинь аюул чухал байхгүй юу? Одоо
хянаа яв гэсэн бол би хянаа яв гэд хэлээ явуулчих болно шүү дээ. Тэгэх юм бол тухайн хүн маань яах? Тийш дээ. Хавдар одоо сүлийн шатанд нь ороод өнгөрчих хэрэгсэл өндөртэй байхгүй. Тэр юу ч мэдэхгүй шүү дээ, тий. Бид нар л хэлж өгөхгүй бол бид нар л амин аврахгүй бол. Тааж мэдэхгүй, хараад мэдэхгүй. Тэгэхээр хүндээ сэтгэлтэй хандна гэдэг бол миний хувьд бол маш чухал. Маш чухал. 29 настай эмэгтэй. Одоо зарим хүмүүс бол 20 хэдэн наснда хүнтэй суугаагүй, хүүхэд гаргаагүй, эмэгтэй хүмүүс ажил төрөл карьер гээл явж байгаа ийм нас шүү дээ. Гэтэл одоо танд өдөр тутам тохиолдож байгаа жишээнүүдээс голгоогдож тийм ээ. Энэ одоо ямар муухай залууж чийна, яана гэсэн тохиолдлууд хэр гарч ийн. Тэгэд энэ тохиолдол нь яг аль хавдар дээр, аль цэг дээр очиж тусаад байна. Ер нь бол тохиолдлууд бүр гардаг, зөндөө л гарна. За тэгээд аль болох бүгдийг шийдэх гэж үзэн тий. Би ч өөрөө нөгөө нэг бас яг өөрийнхөө дотны хүмүүсийг зөндөө алдчихдаг та хамтраар биш л дээ. Алж исэн болохоор хагцсан зовлон гэдгийг аягүй сайн мэддэг байна. Тэгээ өөрөө би айлын ганц. За тийм учраас хүнийг ерөнхийдөө аврыг гэж аягүй боддог. Хизээ ч одоо тэр хүн үр хүүхэдтэй байгаад байгаа шүү дээ. Тэр хүний үр хүүхдийг давхар хайрлах хэрэгтэй. Цаашлаад ерөөсөө гэр бүлтэй хайрлах хэрэгтэй. Тэгжиж энэ зохиц зэмжлэг болно гэж бодож байгаа. Тийм л. Мэргэжлийн эмчин ийм сэтгэл зүрх гаргаад идэг. Араас нь чаргууцалтаа тий хоёулаа зууралт хий гэж үзд дараад идэг. Яг хяналтанд явъя гэд тий та зууралт яа гэд хахад бүр ингээд байж боломгүй уурыг чинь хүргээд хүнийг жоохон өвдгөө болохоор л ханиад нэмээд дундаас нь хайдаг шиг энэ ч одоо ханиад биш болохгүй штэ. Ийм тохиолдол хэр гарах уу? Ийм жишээ байна уу? Та араас нь яг юу гэж хэлэх үү? Хүнийг орой руугаа орж итэл нэг сайхан загнуулч юм уу? Эсвэл нэг юм юугүй юм хэлүүлж иж ухаарах гад байдаг тал байдаг штэ тий. Тоомчргүй хүмүүс бол зөндөө л бий л дээ бас. Бид нар хайхарах гад байдаг, барьж аваад дэмжлэх гээд байдаг, хяналтыг хийлгэх гээд байдаг тий. Аль болох амьдралынхын тавилан сайжруулах гээд байдаг. Өөрсдөө цугтаад байдаг хүмүүс л байдаг. Одоо ингээ хандаад идэхэд ерөн битээ тэгж гараа тий. Эмчийн үг бол эмчийн үг. За эмч хизээч одоо хүнийг алъя гэж боддоггүй. Аль болох аврыг гэж боддог. За бүр цаашлаад бүр нэрээ үнэхээр гэр бүлтэй нүлдээ тий. Гэр бүлийн хүртэл хардаг байхгүй тэр тойргийн. Энэ хавдараар үж байгаа эмэгтэй хүн цаана ард нь хитэн хүмүүлдэж байгаа тий. Тэр үр хүүхдийг сургуульд оруулах чадах уу? Хин одоо хасрах уу тий? Энэ хүүхдийн тавилан яах вэ гэдэг юм чи бас аюух бодогддог байхгүй. Ганцхан зогц ерөөсөө л хавдрыг хараад байх юм биш шүү дээ. Нийгмийн тэр харах хэрэгтэй байхгүй тойргийн. Тэгжиж хүндээ хурж хүлчлээ гэсэн үг. Зарим хүмүүс туршилгыг ерөөсөө юм чинээ боддгоо, насыг юм чинээ боддгоо. Мэргэжлээс гадна мэргэжил гэдэг үгний утга учирыг ойлгодоггүй юм шиг санагдаад байдаг штэ. Одоо та залуухан дадлгажигч юмж байхдаа бодож исэн таны бодол тухайн үед та үнэхээр энэ хүний ард талд хайртай хүмүүс нь гэр бүл нь үр хүүхэд нь бүлтээгээд байж байгаа шүү гэж боддог байсан уу? Яг тэр үеийн дадлгажигч юмчээс өдийн амьдрал үтцсэн энэ юмч хоёрын хоорондох та хоёрын ялгаа. Ялгаа бол байгаа. Дадлагчид дадлага хийж явах хугацаанд бол бид нар чинь нөгөө нэг тасаг дээр тойролт хийгээл явна л да. Тэгээ манай хавдрын эмнэлэг бол Монголын хамгийн хүнд кейстэй эмнэлэг гэж явдаг. Бас их ачаалттай байдаг. За тэгээд ингэж явхад болох юм бол ерөөсөө нөгөө нэг тухайн тасаг дээр одоо насваралт үүсдэг байхгүй. Насваралт үүсгэд би өөрөө нөгөө нэг эмчлэгч юмж биш суралцаж явж байгаа учраас тэрийг зүрхэндээ ерөөсөө шингээж аваагүй. Тэр хүн насарж идэг хэвийн үзэгдэл юм шиг ингээ ботцсон байхгүй. Тоодгүй байсан ч юм уу те. Яг нэг тоодгүй та биш л дээ. Ер нь бол яг ингэж зүрхээр мэдэрч үзээгүй хүн байгаа байхгүй. Тэгээд за хавдраар төгсөөд ажиллаж эхлээд одоо анхныхаа үйлчлүүлэгчийг одоо алдчихад тэрийг бол асар их мэдчихэж байгаа юм чи. Эмч бол гараал уйлмар санагдана юм бэл. Яг л тэр гэр бүлийн хүрээлэн бүгдээрээ харагдаад байгаа байхгүй. Хоёр одоо жоох охин байсан. Тэр охиныг хараад үнэхээр яанаа л гэж бодож байгаа юм чи те. Арай жоох эрт дэлрүүлчихгүй яасан юм бэ те. Тэгсэн бол ээжтэйхээ үлдэх боломж байсан шүү дээ. Энэ хайранд бүтэн одоо амьдрах бүрэн боломжтой байсан гэдэг л жоох харуулсалт төрдөг юм байлаа л та. Өдөр болгон ийм кейстэй тааралдаад сэтгэл зүгээ яаж имжилдэг вэ? Өөрийгөө яаж дэмждэг вэ? Яг ингээд сэтгэл зүрхээрээ мэдрээд явж итэл хавдрын эмч нар те магадгүй та
нэг л өдөр шантруул яана. Тэг ингээ шантраад болчлоо гэж бодоод арай нэг өөр хөнгөн өөр ямар ч ажил үүдээ хийгээд явхад яг одоо та магадгүй те элэгний ариун заяач гэдэг юм уу ийм юмч байхгүй байх магадлал маш өндөр байгаа байхгүй юу? Ер нь бол эмнэлгийн салбарын эмч хүн байна гэдэг бас л хэцүү л дээ. Нойр хойлгүй ажиллана, хүний төлөө чин сэтгэлээсээ ажиллана. За нэг хүний хөл дээрээ босгоод ирвэл баярлаадгүй гэдэг тийм л хүмүүс ахгүй. Цагаан халаад нүмерсэн нэг л баатар боловч цаана бяцхан зүрх явж идэг байхгүй. Яг л жирийн түнштэй бид нар те өдөр болгон баатар шиг царай гаргаа явахгүй штэ те. Гунигтаа гунна, уйлахтаа уйлна. За өвчнөө алдахтаа үнэхээр шантарна. Тийм үн үзэндээ байдаг байхгүй бид. За энийг бол би аль болох бас нэг хөгжим сонсоод ч юм уу те. Жохон агаарт гараад те. Стрессээ нэг тэгжэл одоо тайлдаг штэ те. Газар үзэх ч юм уу те. Шал өөр орчинд очмор санагддаг байхгүй. Ийм одоо үнэхээр л ингээл хүнд хэцүүг сонсгол байгаад байна шүү дээ. Болохгүй бүтэхгүй байнга өдөр болгон сонсож байна. Айдсыг өдөр болгон мэдэрж байна. Инхээр яг өөр орчинд ингээ очмор санагддаг юм байна л да. Тэ хэсэг жоохон амарч гаад буцаал энэ амьдралдаа ирнэ л дээ. Хавдар хэр ялтчгүй нэг юм төгшүүртэй айцтай юм сэдв мөн байгаад байна. Хавдрын ямар нэг хавдар тусаад 1 2 3 дугаар шатанда хүрсэн байжгаад идэгчлээ гэж сайхан мэдээ постуудаар ингээл явж лээдэг. Тэгээ хин хиндээ ингээд дамжуулаад тэр ингээ сайхан болчих ашгүй дээр хөвгттэйг илүү бүт үлдсэн байна гэд. Нэрээ хавдар эрч чатанд нь илрүүлээд азар 3 дугаар шатанда орсон ч гэсэн идгээд тэр хавдар ингээ бүр ингээд алга болчдгоо. Эсвэл нэг вирусын халдвар авчаад байнга тэр вирусынхаа имийг ингээд ууж ээж насанд дурстай ууж ээж ингээд нэг сайхан тогтоохоо яваад идэх юм бол 100% алга болдгоо. Эртэлэрсэн хавдар бол бүрэн боломжтой. 1 2 дугаар одоо шатанд хавдрыг одоо 4 шатаар ангилаад байна л да. 1 2 3 4 гэд. За 3 4-ийг бол хожуу хий гэж үзье те. Амьдралын одоо чанарын сайжруулъя. Тавилангийн нурцхыг гэж ярина. За 1 2 дугаар үе дээр бол тухайн хүнийг бүр өглөөс аврэ гэж ярьдаг байхгүй. Мэдээж бүрэн боломжтой. Тийм байна. Эргэлцэх. Танаас өөрөөс чинь шалтгаална штэ. Та өвдөгтөө биш зүгээр жилд 1 удаа очингууд өрсөн сэргийлэг үзлээ хайртай хүмүүсийн төлөө хөчлөлтөө. Үр хүүхдээ нулимстай хоцроохгүй төлөө тэр нь жоох шамдаадаг. Тийм бол эмчнэр хамтарч ажиллах бэлэн байдаг байхгүй. Хувь хүний оролцоо бас аягүй чухал байдаг. Тэгээд ерөөсөө хавдраас сэргийлдэг үндсэн 3 төрөл байна л да. Амьдралын хэм маягаа өөрчил, эрүүл мэндийн одоо боловсрал ав, тэрийгээ бүр зэгцэл одоо нэг төлөвшүүл гэж хэлмээр байна л да. Тогтмол те. Хавдрын өвчлч одоо улмал нэмэгдээд байна шүү дээ те. Буурна гэж байхгүй. Дээр үеийнхтэй адилхан хуурдахгүй шүү дээ те. За 2 дугаарт бол вакцинуудыг байнга хийлэг. Би энэ вакциныг ерөөсөй ойлгохгүй л байгаа юм л. Тийм. Хүмүүс талцсан болдог. 2 талд үүсээд байгаа байхгүй. Бити хийлгээч гэсэн хүмүүс бол хүн алъя гэдэг юм. Яагаад тэгэхээр вакцин гэдэг чинь аягүй чухал байдаг байхгүй. Америкт бол ерөөсөө Америкийн нэгдсэн улсын ингээд судалгаа хараад үзэхэд хавдар тусахгүй баяа гэвэл вакцин хийлгэх гэж байгаа шүү. Хавдраас сэргийлэх ганцхан арга бол вакцин. Манайх одоо үндэсний дархлаажуулалтын хөтөлбөр гэж байдаг. Эрүүл мэндийн салбарт. За тэрэн дээр бол ерөөсөө хавдрын одоо 2 вакцин хийж байгаа л да. Нэг нь юу вэ гэхээр элэгний Б-ийн вакцин тий. 3 тунд вакцин явж байгаа. За элэгний Б вирус аваагүй бол тэр вакциныг зайшгүй хийлгэх шаардлагатай. Нэгийг ч хоригдуулж болохгүй. Тунгаа тасалж болохгүй. Энийг таныг одоо хойчийн хавдраас сэргийлж байгаа ганц арга болж байгаа юм. За 2 дугаар вакцин маань юу орж ирсэн бэ гэхээр Гардалис гэдэг. Энэ яадаг вакцин гэхээр умаа зүүнний хавдар нэлээд одоо ихсэн баг. За умаа зүүнний хавдрыг вакцинаар эмчилгээд байгаа байхгүй. За энэ вакциныг одоо 23 онд сайдын тушаалаар 12 сард гарсан баха. За энэ дээр бас тухайн үед амар талцал үүсчихсэн. Чи хийлэг би хийлэг. Эсвэл одоо баг тэр нэг талцал үүсгээд байгаа тал дээр буруу талцал үүсгээд байгаа байхгүй. Та нар хийлгсэн бол баг маргааш шүүн ухааны юм ярих. Тийм юм ерөөсөн байхгүй. Яг нь би нөө эрүүл мэндийн чиглэлээр төгссөн учраас надад бол тэр айгүй өрөөсгөл ойлголт л доо. Яг агаас нь одоо яа хүртэл үтцсэн хүн бай тээ. Би бүгдийг мэдээд байна. Мэдхгүй зүгээр сошиалаас судал мэдээлэл аваад
тэргээр ард иргэдэг хохироодог хүмүүс байна шүү. Тэгэх хэрэг байхгүй. Тэгэхээр ерөөсөө эрүүл мэндийн салбар бол бас нэг одоо нэг үйлээ усын нугаад одоо нэг ёсын дагцсан хүмүүс байгаад байна шүү дээ. Тэд нар чинь мэдж байгаа учраас тэр гадаадаас захиалаад одоо энэ хүмүүсийн одоо хавдрын өвчлөө бууруулъя, эмэгтэйчүүдэд одоо аврыг гэл ингээл одоо 9 наснаас эхлээ хийлгэж байхгүй. Энд нь оруулах гал ингээд одоо хавдар судлалын үндэсний төвийн одоо захирал байсан Эрдэнэхүй захирал маань л да энийг оруулж ирсэн байна. За тэгээд үндэсний дархлал ажилтнанд оролцсон учраас одоо тогтмол хийлгэж болно гэсэн үг байна. Ингэж яхад л ерөөсөө эсрэг юм үсгээд байдаг. Тэгэж бити туншраарай л гэж хэлмээр байгаа. Одоо энэ умаа хүзүүний хорт тавдар Монголд зонхилж байгаа эхний 6-гийн 5-д явж байна. Октоодыг нөгөө одоо папиллома вирусын эсрэг умаа хүзүүний вакцин тариул гэдэг жааш. Тэгэхээр ч том хүмүүсийн хувьд бол одоо яг нэг арай хүүхэд рүү ороод ирэхээр ийм том вакцин гэдэг төр чи хүмүүс одоо жинхэнэ юу болж байна? Миний нэлэх хүүхэд гэдэг ирж байгаа. Яг ингээд бас хоёр хуваагдаад байна. Та мэрэгжлийн хүний хувьд, хавдар судлаач хүний хувьд үнэхээр тийм ээ 9 наснаас эхлээд өсвөр наснаас нь эхлээд октоодод энэ умаа хүзүүний хорт тавдар эсрэг вакциныг хийгээд явхад судалгаа нэрээ яг ямар байна? Ямар үр дүн үзүүлээд байна? За ер нь Гордолис тариаг 9 наснаас хийж байгаа вакциныг. За тэгээд 9 наснаас хийлээд 9-өөс 15 хүртэлх настай хүүхдэд 2 тунгаар явж байгаа. Халдвартаар хийж байгаа л да одоо. Өсөөд дээр. За тэгээд 15-аас дээш насанд хүрсэн хүмүүст 3 тунгаар явж байгаа сарын давтамжтайгаар. Тэгээд одоо юуны одоо папиллома вирусыг үүсгдэг папиллома вирусээс одоо хавдар үүсгдэг нь болох юм бол ерөөсөө 98% байдаг байхгүй. Ерөөсөө папиллома вирус авсан бол тэгэл тий хавдартай л болж байна гэж хэлдэг байна. За жишээлбэл над дээр бас нэг кейс байна. Энэ хавдар судлал дээр би одоо юуны резидентур хийж байхдаа за 23 та охин орж ирж байгаа байхгүй. 23 та охин умаа үзүүнээс умаач бол тэр чигээрээ дүлэн ирэхтэн байхгүй. Ямар ч өвдөлт өгөхгүй, ямар ч зовир өгөхгүй, юу ч мэдрэхгүй. Тэгээд хамгийн сүүлийн шатанда цусалтаад ирдэг. 23 настай шүү дээ бодоод үзэлтэй. Тэгэхээр одоо нөгөө бэлгийн амьдралч айгүй эрт болсон байна. За энэс үүдээд нөгөө эрүүл мэндийн боловсрал байхгүй гас үүдээд одоо улаан хавтагчтай байгаад байна тий. За ингээд жоохон хүүхэд одоо ерөөсөл төрдөг болсон нас байгаа байхгүй. 16 18 настай тий. Тэгэхээр ямар процессор юу явагдаад байгаа вэ гэдгийг бас эцэг эхчүүд бас нийгмээс хараасаа гэж бодоод байгаа. Одоо энэ хамт хоёрын яриад байгаа папиллома вирус гэдэг эмэгтэй хүмүүсийг умаа хүзүүний хорт тавдар үүсгэж байгаа вирус. Энэ вирус охид бэлгийн харилцаанд орсон цагаас гэж бэлгийн замаар халддаг юм вирус үү? Энэ хавдар болж үүсгэд хэдэн жилийн хугацаа шаардсан болоод 23 настай хүүхэд ийм хавдартай болчих юм. За энэ болох юм бол ерөөсөө тий ер нь бол нэг одоо нөхөртэй болох тий бэлгийн хавталтай болох. Эндээс үүдэж эхэлдэг гагцгүй ерөөсөө эмэгтэйчүүд бас биш. Туйлширч болохгүй. 40% эрэгтэйчүүдээс шалтгаална. Ихэнх хувь нь тэгж болж явна гэсэн үг. Өөрснөө гэхдээ зүгээр авах юм. Тий, эрэгтэй хүмүүст илэрдэг ерөөсөө нэг одоо жишээлбэл анатоми физиологиор л ярина л да. Эмэгтэй хүмүүст нь илүү одоо хор уршиг нэрэд идэх байхгүй. Эрэгтэйдээ биш. Тэгэхээр ерөөсөө энэ дээр одоо гэр бүлээр очиж сургалт авав. За тэгжиж одоо сэргийлж чадна. За эсвэл ариун цэврийн маш сайн сах. Тэгжиж та одоо хайртай хүн аварч чадна. Тэгэхгүй нэг чимээгүй хөл одоо тээж байгаа юм шиг эрэгтэй хүмүүс бас тийм муухай байж болохгүй. Ариун цэвэр анхаардаггүй байж болохгүй. Эхнэрээ хөөрхөлд орхиж болохгүй шүү дээ. Тэр хор уршиг чи ерөөсөө эмэгтэй хүмүүс л үрээд яваад байгаа байхгүй. Элбэг тохиолдог хавдралтай. Тэгээд тэр 23 настай хүүхэд бол умаа зүүн хавдартай гараад ирж байгаа шүү дээ. Амар аваад. Ерөөсөө төсөөлж байгаагүй гэдгээ бод. Энэ бол ерөөсөө л эрт нөгөө нэг одоо юу яатсан. Бэлгийн божлын үеийн одоо эрт явагдаад эхэлсэн. Одоо насанд хүрээд тэрнээсээ одоо цаашаа хідэн хавтагчтай байна гэдэг чинь айгүй гараад ирж байгаа. Тэн дээрээс шууд харагдчих юм. Ил харагдаад байгаа. Тэгээ боловсрал байхгүй хамгийн гол. Боловсралтай хүн бол тэгэж явахгүй шүү дээ. Эрүүл мэндийн боловсралтай. Тэгэхээр ерөөсөө эрүүл мэндийн боловсрал чухал. Дээрээс нь залуу хүүхэд гэхгүйгээр одоо залуучууд аяг хосолт олж байгаа байхгүй.
Харин тэр социализмын үе 70-аас дээш оныхан те 80-аас дээш оныхан ч гайгүй шүү дээ. Ерөөсөө хойч үедээ л анхаарах хэрэгтэй. За баярлалаа. Өнөөдрийн хөтөж подкастаар өрсөн зочин бол Happy Veritas эмнэлгийн хавдар судлаач эмч Ариун Заяа байсан. Тэгээ Монгол тохиолдуудаа түгээмэл тохиолдож байгаа эхний 6 хавдрын талаар за бас гүйцэд ярьсангүй ямар шинж тэмдэг яаж идэгдэг ямар явцтай байдаг гэд гэтэл бид хоёр цаг маань ингээд нэг цагийн хугацаа өнгөрсөн байна. Тэгэхээр энэ талаар үргэлжлүүлээд ярих хэрэгцээ байгаа учраас эмчийг дахиад нэг зочноор урих юм санал тавиад өнөөдрийнхөө ярилцлагыг подкастыг өндөрлөе гэж бодож байна. Танд маш их баярлалаа. За та хэд ч гэсэн маш их баярлалаа. Бас ард иргэдээ ийм гоё мэдээлэл хүргэж ийн гэдэг чи бас маш том боловсрал өгж байгааг шинж байхгүй. Тэгээд та хэдийнхээ ажилд бас амжилт хүсье, өндрөөс өндөр амжилт хүсье. Дахиж одоо уулзна гэж итгэж байна. За баярлалаа. Сонсогчдоо Хөгжингэр радио хөтөж подкастын ээлжид дугаарын түрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар эргээд уулзъя. Хөтлөгч Ямаа байлаа.